Сайн байна уу? Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан арга зүйчийн зөвөөс хийх тохиргоонуудыг хүргэж байна. Хэрэглэгч дотор багш албаа хаагчид гэсэн хэсэг дотроосоо SSS татах гэдэг хэсгээсээ багшийнхаа мэдээллүүдийг татаад эхнүүлэлтэд хадгална. За ороход энэ талбарууд бол бүгд хоос харагдаж байгаа учраас татаад хадгалаад явна. За дараа нь бүтэц гэдэг хэсэг дотор бүлэг байгаа. Хоёрдугаарт нь бүлгээ хадгална. Бүлэг гэдэг хэсэг рүүгээ орлоо. Бас татна. SSS эхнүүдэлд заавал хадгалах шаардлагатай. Гуравдугаарт нь хүүхдүүдэд татна. За хэрэглэгч дотор хүүхдүүд гэдэг хэсэг байгаа. Энэ дотроосоо SSS татах гэдэг талбар руу ороод SSS татаад хадгалах гэдэг товчлуурыг дарна. За дөрөвдүгээрт нь хөнгөлөлттэй хүүхдүүдэд татна. Хоол үйлдвэрлэл гэдэг хэсэг дээр хоолны хөнгөлөлтөнд хамардаг хүүхдүүд гэдэг хэсэг дээр SSS шалгаад шалгах гэдэг үйлдэл маань татаад хадгалж байгаа гэсэн үг шүү. За тавдугаарт нь болохоор урт хугацааны чөлөө хүүхдүүд гэдэг хэсэг дотроосоо урт хугацааны чөлөөгөө бүртгэж өгнө. 6 сараас дээш тохиолдолд урт хугацааны чөлөө гэж тооцогдно. Хүүхдийнхээ ард талын айкон дээр дарахаар чөлөө бүртгэх хэсэг гараад ирнэ. Энэ эхлэх дуусах огноогоо бол оруулж өгнө. За хадгалах товчлуур дарлаа. За ингээд бүртгэгдсэн урт хугацааны чөлөө маань хаана харагдах вэ гэхээр хэрэглэгч дотор урт хугацааны чөлөө гэсэн талбар дээр харагдаад явна гэсэн. За 6-т нь болохоор шилжиж хөдөлгөөн. Цэлэг дуусах огноогоор харагдаж байна. Энд дотроо бол та хэд маань шүүн гэсэн үг. Сүүл татсан огноо гэдэг хэсэг дээр бол та хэд маань хамгийн сүүл хизээ шилжиж хөдөлгөөний хийсэн тэр огноо гарч ирж байгаа учраас тэр огноогоороо SSS татах гэдэг товчлуур дараад тэгээд хадгалах товчлуурыг бол дараарэ. Нэг нэгээр нь хадгалж болно, нийтээр нь нэг удаа хадгалж болно гэсэн үг. За энэ үйлдэл гэдэг хэсэг дээрээ яг ямар үйлдэл хийгдсэн байна вэ гэдэг мэдээлэлүүд маань харагдаж байгаа. Давхар систем рүүгээ нэвтрээд ороход шилжиж хөдөлгөөний мэдээлэлүүд нь харагдаж байгаа учраас тэрийгээ бас заавал хадгалаад явах шаардлагатай. За 7-д нь болохоор хоолны төлбөр байна. За хоолны төлбөр бол нэгтлэнээр илүү өмнөх жилийнхэн дүн мөнгүүд нь хянагдаад явж байгаа. Та хэд дээр маань ер нь яванда тэр хяналтын юмнууд маань ороод ирнэ гэсэн үг. Эхний ээлжинд ямар ч гэсэн 9 сард ажлын өдрүүдээр бодож бүтэн төлбөр үүснэ. Тэрнээс нь өмнөх жилийнхэн төлбөр суудагдаад хүүхэд бүрийн төлбөр харилцан адилгүй өөрөөр харагдаж байгаа гэсэн үг шүү. За түүх харах гэдэг хэсэг рүүгээ орж аваад түүхээ харахад илүү дэлгэрэнгүй харагдаад явна. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.